За хоёр зэгийг дайрсан шулууны нултыг олоогч. За тэгвэл хоёр зэгийг дайрсан шулууны нулт маань k тэнцүү y2-оос асах нь y1, k-х нь x2-оос асах нь x1 байдаг. За тэгвэл бидний нулт маань энийг x1, y1, энийг x2, y2 гэж. Тэгвэл хасах 2-оос асах нь тгийг k-х нь тгээс хасах нь 3 болоод ингээд энэ тэнцүү 3-2 буюу c хариулт байна. Цэгүүдээр арайтай гурвуулж 1 гоматад ороход ийм цэгүүдтэй арайтай гурвуулж үүсчээ. Тэгвэл гоматын төвийг олгоч. За тэгш шинжлэх координат тавьдгаа дээр эдгээр цэгүүдээ байгуулъя. За тэгээд А1-ийг дайрсан шулуун, B1-ийг дайрсан шулуун, C1 цэгүүд эдгээр шулуунуудын за одоо тэгвэл C1-ийг дайруулаад шулуун зурлаа. А1-ийг дайруулаад шулуун зурлаа. Дараа нь B1-ийг дайруулад за эдгээр цэгүүдийн цэг тогтолцож байна. Энэ цэгийг бид нар гоматын төв цэг гэж нэрлэнэ. За энэ цэгийн координат нь x-ийн 4, y-ийн 1 байна гэсэн. Ингээд бидний хариулт E хариулт байна. BC талын урт нь 12 юм байна. CD талын урт нь 20 юм байна. BAD онцгой нь 60 градус юм байна. За тэгвэл тойрог тогтсон дөрвөн өнцгтэй хувьтад эсрэг орших өнцгүүдийн нийлбэр 180. Тэгвэл энэ өнцг нь болохоор 180-аас 60-ыг хасаад энд 120 градус агс. За тэгвэл бидний олох ёстой зүйл болохоор BD эрчмийн уртыг олох. За тэгвэл гурвуулжин BCD-гийн хувьд төлөө косинусын теорем бичиж. За тэгвэл BD-гийн квадрат нь тэнцүү 12-ийн квадрат дээр нэмэх нь 20-ийн квадрат томьёоны 2 байгаа. Үржигдэх нь 12, үржигдэх нь 20, үржигдэх нь косинус 120 градус. За ингээ BD-гийн квадрат нь 12-ийн квадрат чинь 144, нэмэх нь 20-ийн квадрат чинь 400, нэмэх нь 2-ыг үржигдэх нь энэ хоёрыг үржүүлчихнэ 240, үржигдэх нь косинус 120 градус чинь хасах 2-ны 1 байна. Энэ хоёр хоорондоо ороогдоод BD квадрат тэнцүү энэ хоёрыг хооронд нь нэмчихээр 544-ээс хасах нь асгасхын нэмэх болоо 240 болно гэсэн. Ингээ BD квадрат тэнцүү энэ хоёрыг хооронд нь нэмчихээр 784 болно. За хоёр талаас нь язгуур авлаа. BD тэнцүү 784-өөс язгуур аваад 28 гарна гэсэн. Ингээ бидний хариулт B хариулт байна. Тэгвэл бид нар зөв дөрвөн өнцөг суурьтай пирамид байсан байна. Суурийн талын урт нь 4 гэсэн. За тэгвэл суурийн талын урт нь 4 гэсэн учраас АО эрчмийн урт нь суурийн талынхаа хагастай тэнцүү буюу 2 байна гэсэн. За одоо тэгвэл бид нар пирамидын хажуу ирмэгийн урт буюу үндсэндээ SB-гийн уртыг олох гэж байна. За тэгэхийн тулд бид нар тэнд юу мэдэж байгаа вэ гэхээр SA нь AB-тэй перпендикуляр гэсэн. За тэгвэл хэдүүлээ эхлээд SA-г олъё. SA-г олохын тулд тэгшүүн зөв хурвуулжны талуудын харьцаа ашиглачих юм. За энэ өнцг нь 30 градус гэж байна. Тэгвэл бид нарт энэ гурвуулжны хувьд 60-30 харьцаа ашиглаж тэгшүүн зөв хурвуулжны. AOS гурвуулжны хувьд 60-30 харьцаа ашиглах. Энэ чинь 60, энэ 30 градус эсрэг тал нь 2 юм болов 90 градус эсрэг тал нь 2 дахин их байдаг. 60 градус эсрэг тал нь язгуур дор 3. За одоо энэ дээрээс тэгвэл бид нар SA-г олцсон юм чинь бид нарт энд юу ямар гурвуулжин үүсгүү гэхээр залгаа зурчих юм бол А Б С гэдэг гурвуулж үүснэ. За энд АВ-гийн урт бол мэдээж 4 байна. Хагасна гэсэн учраас талын 4-ийн хагас гэсэн учраас 2. Энэ талын урт 4. За тэгвэл энэ дээрээс Пифагорын теорем бичээд SB квадрат тэнцүү 4-ийн квадрат дээр нэмэх нь 2-ийн квадрат. SB квадрат тэнцүү 4-ийн квадрат чи 16, 16 дээр 4-ийг нэмнэ 2 талаас нь квадрат язгуур авлаа. SB тэнцүү язгуур дор 20. 20-ыг бид нар язгуур дор 4-ийг үржигдэх нь 5 гэж хөвчлэн 4-өөс язгуур 2 гараад 2-ыг үржигдэх нь язгуур дор 5 буюу D хариулт авна.